Hello, өнөөдөр даваа гараг. Балцаа. Шүцэн. За. 7 цаг. За, хулгун цаг гэдэг үг үү? 7 цаг л гэдэг. Эй. Би ямар царам харагддаг тийм. Өглөөс харагдана. За, өнөөдөр жаагаад. За, гуйлглаа. Яа, хүний юм бол. Хүний уцас үлдсэн. Тийм. Дад. Имиж. Имиж. Нэлээд жахдаг. Яа. Би бичлэг хийж байгаа. Ингээд бэр гуй. Юу ярмаа? За, хадмын хаяа төшөөллөө. Хаяа төшөөлсөн. Тэрийг юу гэдэг вэ? Хадамд гаргалгаа. Хүний хүн болголоо. Тийм ч хүн болгох гэж байна. Та шилээ яхаа авах юм зүгээр байж байгаа юм уу? Ай наа. Ямар загварлаг юм? Ингээд ирээд орчихгүй хүн сураад орчихгүй сууд алаг мэдэн дагн бурмаага бэр гоохаар ирцгээдээ. Болгоон саярх нөө. За ингээд аапан юм хэлээ. Нэр одоо өнөөдөр төрийн иргэн бүтээл бүрийн шиг айлтгахаар ирсэн аавын тал аав нар ээжийн талын нагц нар өвөө юм ахын дүүсэн уран зургалсан бол ирээд танаад байна сураад авах танаад байна. Энэ болон иргэн дүүс манай бурмаага бэр болгон гоохаар бид нар ирсэн юм аа. Болгоон сэрэх нөө. Ингээд бид нар гүрэн хөгийн итэй удааг танаад одоо тавхарсан бүлээ тамуу. Хүүхдүүд хоолоо өгөөрэй одоо. За. Одоо сүйд авах юм. Оо. Өглөө эрт боссон хүмүүс кофе ууг гинэ. Тэгээд кофег гараад өөрөдөрөө гараад гинэж гэж би кофе уух гэж санал болгосон л доо. Тэгээд гоё юм уу? Сая манайхан дуулж юм. Тэгээд уус 9:40-с 11:40 хооронд байдаг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө ол дангисгээд цагийн дараа дуусчих واخа. Миний бодлоо. Өнөөдөр гэтээ
Ингээд анаа хүнд өглөө. Гэтэ надаас болсон юм биш л дээ. Гэтэл би зүгээр яг үндэ ингээд амар хөөрхөн угаагцэл хийсэн. Татар. Амар гоё юм өмссөн, амар хөөрхөн болцсон. Угаагц. Бас цалинггүй. Амар хөөрхөн мэн. Кофе авчлаа. Одоо арахгүй бол миний аяа тавг оварж байгаа хаа. Сайхан. Yes. Тал трансмит. Хэрний их тал хайртай юм. Hello. За өнөөдрийн сэтгэл. Oh my god. Манай Монгол соёл бүр ямар гоё юм бэ гэдгийг би яг үндэ амар мэдэрсэн заяа. Хөөх гэж утсан. Бэр гуйх, бэр одоо ингэж би айлд бэр болох. Би бэр болмоор байна гэж. Яг ингэж одоо ингэ манай ихчийн яг миний төрсөн ихчийн бэр гуйлд болсон байхгүй юу. Тэгээд яг ингэ тэнцээ чи ингэ яг ингэ нөгөө худ болох хүмүүс маань ингэ ирээд яг ингэ ёс төртэй ингэ гуйгаад тэгээд ирэхэд бол амар сэтгэл хөдлөлт юм билээ. Ингээд бэр болж байгаа юм байна гэдэг. Одоо яг ингээд энэ айл бидэнтэй нэг гэр бүл болж байгаа юм байна гэдгийг амар тэгэж мэдэрсэн. Тэгээ нөгөө хүмүүс маань ч гэсэн амар хөөрхөн байсан заяа. Амар хөөрхөн сандраал сураад олдохгүй сууд танайд байна гэж ирээд олдохгүй эрдэн танайд байна. Тэгээ ер нь бол ингээд яг үндэ манай тим юм байна гэж хэлээгөө. Тэр ах амар хөөрхөн сандраад тэг ингээд танай тим үзэсгэлэн гоо нэ тим ishte огт агнан байна гэж би бүр окей хин нэгний огт агнан болъё. Амар гоё яасан яг үндэ. Яг ингээд Монгол эмэгтэй хүн болж төрхийн хамгийн гоё зүйл нь яг энэ бэр гуйлт байхаа. Яг үнэндээ яг хурим ингээд нэг амьдрал нэг тохиолдолд гэлдэг л дээ. Яг хурмын өмнө чи ингээд Монгол эмэгтэйчүүдийн хувьд бол яг ингээд бэр гуйх ёстой гэдэг дээ шүү дээ. Тийм ёс жаяг байдаг. Тэгээ тэнгүүд яг сая харахад бол амар гоё. Зүгээр ингээд өглөө юм бэлтэж байгаа нүртэл би ингээд тэнд угаагч хийсэн ч гэсэн яг ингээд зүгээр ингээд яг үнэхээр ингээд манай их чинь юу юм болж энэ гэл ингээд тэгэл тэнгүүл хүмүүс дуулаад яг ингээд хадаг сүгээ ингээд авчаад ингээд яг ингээд юу гэх юм нэг тийм тайвширж байгаа тэр ахыг хараад би бүр oh my god тэнгүүд ингээд одоо 9:40-с 11:40 хооронд ерөнхийдөө болж байгаа байхгүй юу? Ямар цаг ч үлээ яг нэг тийм сайн цаг нь. Тэгээд яг ингээд 9:40-с ингээд ороод тэгээд 11:40-с ингээд гарах хооронд болж байгаа үйл явцууд бүгд ингээд нэг тийм бүх деталуудыг нь тэмдэглэж аммаар заяа. Ирээдүйд хэрвээ би ингээд охиноо ингээд хийнэгэнд өглөө эсвэл ингээд хийнэгний охиныг гуйж авлаа гэж бодоход надад байх хэвээр тийм соёл тийм ёс заншил байгаа гэдгийг би амар тийм мэдрээд амар гоё байсан заяа. Тэгээ надаа бүр ингээд нөгөө худ болж байгаа хүмүүс маань бэлэг өгсөн. Тийм байна. Ингээд ер нь ингээд айлт хүндэтгэлтэй бэр орно гэдэг нь өөрөө амар гоё зүйл байгаа зү. Би хин энэс сураад олдохгүй сууд. Зүгээр л ингээд амар гоё. Ингээд хүмүүс сүүл рүүгээ ингээд бэр гуйх нэг тэгэл болоод өнгөрдөг зүйл штэй гэж боддог зарим хүмүүс гарч ирсэн л баг. Гэхдээ бэр гуйлгаарай. Бэр гуйгаарай. Яг тэрүүгээрээ нэгт Монгол ёс заншлаа ингээд ондоошлоо бид нар авч үлдэж чадна. Тэнгүүдээ хоёрт нь болохоор энэ бүр хааж байхгүй сэтгэл ханамжтай юу. Би сая зүгээр ингээд өөр хүний ингээд
бэр гуйлтанд байгаа мөртлөөс миний сэтгэл амар хөлсөн. Oh my god гэх. Ямар хөөрхөн юм бэ гэл. Тэгэл ингээл хотын талын ээж ингээл өө миний охин баярлаа гэл. Яг үндэ надаа юунд нь баярлаа та. Яс би их жахаа дүү болж төрсөн дүү. За баярлаа. Тэгээ ингээд би ингээд хүмүүст үйлчлэхтэй хүртэл ерөнхийдөө ал ингээд дээлтэйгээ байсан баггүй. Тэгдсэн чи хүн бүр ингээд ямар гоё юм бэ? Чи ингээд Монгол явсаншлаа ингээд амар гоё ингээд яалаа. Ингээд бид нарыг хүндэтгсэнд баярлаа гэл. Би бүр ингээд oh so cute ямар хөөрхөн юм бэ гэл. Амар гоёсэн. Тэгээд ер нь аль нэг иймэрхүү яс заншлын зүйлүүдээ ер нь аль амар сайн мэддэг байх хэрэгтэй санагдлаа. Тэгээд гоё юм аа. За баяр хүргэе. Бурмаа баяр хүргэе. Надаа гоё юм аа. Ингээд нэг тийм аль бие осоор ингээд хүлээлгэн өгж байгаа ер нь аль зөв шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээд надаа ингээд ээжийнх нь хэлсэн үг амар гоё санагдсан заяа. Ингээд миний хүүг өөрийн хүүтэй адил зэмлэн бурууг нь зэмлэж зөвийг нь одоо ингээд сайшааж охин ингээд охиныг чинь ч бас ингээд би ингээд тэгнэ гэд адилхан ингээд ер нь бол би өөрийнхөө охиныг гэж бодно гэ. Тэгээд тэнгуүдээ энэ хамгийн гоё юм заяа. Бэр гуйхтаа биш үү? Яг ингээд гуйж байгаа ах нь биш үү? Ингэж хэлсэн. Охиноо өгөөч биш. Бэрийг минь өгөөч. Амар хөөрхөн гоостэй. Энд чинь аль хэдийн тэр одоо айлын орон зай болцсон гэдгийг ерөнхийдөө бол ингээд амар томоор харуулж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд амар хөөрхөн ингээд анаг үнэхээр ингээд нандиндаг гэдгийг бүр ингээд амар шууд харагдаад тэг ингээд амар зүв айлдаа очиж гин гэдгийг би амар ингээд харсан. Oh my god. Амар гоёсан. Тэгээд жаргалтай амьдраасай. Сайн амьдраасай. Сайхан амьдраасай. Oh my god. Гоёна. Тэгээд өөр нэг гой санагдсан зүйл нь манайхаас жоохон нилээ их юм бэлдсэн баггүй юу? Ерөнхийдөө бол тэгээд би хүртэл амар гайхсан зав ингээ ораарсан чи амар ширээ дөрөв баахан юм цацсан. Тэгээд амар хоол моол ингээл бэлдээл. Тэгэл тэгсэн чи яа дараа нь ингээд амар их мөлзөө ахгүй юу? Бүр ингээд яг үннийг хэлэхэд 100-ийнх нь баг 10% тэр ингээд тэнд байсан хүмүүс ингээд эзэж уусан заяа. Тэгээ бус нь бүгд үлдсэн заяа. Тэгээ ингээд гайхаад яа тийм юм авсан зүгээр ингээд хоорондоо яг ингээд тэр хүнд ингээд болгоч болоогүй мө гэсэн чи үгүй. Энд чинь цаашдын хосын маань ингээд цаашдын амьдрал ингээд хэлбэг бай гэдгийг бэлэгдэж байгаа юм. Тэгээ дээрэс нь ингээд юм туцснаас илүүдсэн нь хамгийн зөв байдгаа гэн. Тэгээ ер нь бол ингээд тийм зүйлэнд хүртэл ингээд те ингээд ийм их одоо ингээд юу гэх ингээд бид ч гэсэн энэ одоо ингээд охиноо ингээд маш сайн ингээд нандинаж өсгсөн шүү гэдгийг бас амар ингээд харуулж байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол надад амар гоё байсан. Яг ингээд тэнд бол заяа яг үнийг хэлэхэд ингээд бэр ингээд хүргэх хоёр байгаагүй заяа. Гэтэ надад ингээд бэрийн талаас ингээд оролцох их сайхан байлаа. Дараа нь хүргэний талаас оролцож үзэх байх гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө ямар хөө байдаг вэ гэдгийг ерөнхийдөө бол мэдэх байхаа. Гэтэ яг хүргэний талаас оролцохын тулд нэлээд хөгшрөх ёстой л байгаа л да. Доороо ээж 10-20 жил байгаа л нэг бэр гуйхад явхад бол. Тэгээд ер нь бол ямар хөө ёстой байдаг вэ энэ дээрээ ерөнхийдөө бол мэдэж аваад тэгээд яг ингээд сүнд ширхч одоо найрын дуу гэдэг яг тэнд ингээд нэг гэр бүл болоход ямар чухал вэ гэдгийг бас амар ойлгож авсан. Надад бол өнөөдөр бол маш шинэлэг амар гоё тийм өдөр байлаа. Өмнө нь тийм бэр гуйлтанд явж үзээгүй болохоор миний анхны найр гэж хэлж болно. Найр гэж хэллэх ёстой юм уу? Сайн мэдгүй байна заяа.
Гэтэ ямар ч байсан миний анхны тийм үйл ажиллагаа. Тэгээд цагаан сараас өөр ер нь бол цагаан сараар ч гэсэн би ерөнхийдөө барагтаа тоогоо барьж үзээгүй. Тэгээд санагдаж байна. Хальт мөлдөл барьж ийсэн баг. Тэрнээс бол яг ингэж суугаад барьж бол үзээгүй. Тэр ерөнхийдөө би бас амар азтай гэж өөрийгөө бодож байна. Тэгээд одоо ингэж бодоход ингэж үгүй яг түрүү жилээс үгүй өмнөх жилээс юм уу? Урдны жилээс хойш ингэ цагаан сар ч гэсэн надад амар утга учиртай санагдаж эхэлж байгаа. Тэг ингээд Монголын иймэрхүү соёл маялаа бид нар ингээд авч үлдэх хэрэгтэй гэдэг. Одоо ингээд цагаан сар амар ингээд зарлах хэрэгтэй гэж тэгдэж штэ. Яг үнэндээ тийм их зарлах гаргах шаардлагагүй баяр штэ. Яг үнийг хэлэхэд бол ингээд удам мөхсөтэйгээ танилцах. Тэгээд штэ яг орсон үнд штэ юу хоосон гартаа гаргаж болохгүй. Зүгээр тэр чинь яг үнийг хэлгээд ингээд би боддог заяа. Ингээд элдв 7 өнгийн штэ амттан ч юм уу хувцас хунар байж ахаар зүгээр ингээд саган мөнгөний ч юм уу те 1000 төгрөг 5000 төгрөг тэр бол яг үндэ дэжгүй бэлэг. Тэгээд тиймэрхүү тэнгүүдээ нэгж ч юм уу те одоо ингээд оюутан сурагч нарт нэгж тэнгүүдээ жоохон том болсон хүмүүст яг ингээд хөрхөн яг надад тэр аяг шаазаа их дэжгүй санагддаг. Угаасаа ингээд айл болгонд хиний энийг өгсөн аяг шаазангууд байж лээд нь штэ. Тэгээд тэнгүү тиймэрхүү бэлэг мэлэг ч юм уу те. Тэд нар чинь тэгэл ер нь аль дэжгүй хямдхан л байгаа штэ. Гайгүй хүндтэй хөвшин хүмүүстэй тэгэл гайгүй бэлгээ өгөөл тэгэл яг дүүм ч юм уу те үр хөвгттэй бол тэгэл гарын дэше харуулах юм байх тал болно штэ. Би бол тэгж боддог. Ер нь аль жоохон байхад ч яах вэ? Дээр үед тэгдэг байсан л гэсэн. Зүгээр хата гацаа чихэр өгөөл гаргадаг байсан гэсэн штэ. Яг үнийг хэлэхэд яг тийм болох хэрэгтэй байгаа байхгүй буцаад. Тэнгүүд л ингээл бөөнөрөө тэгэл баахан дээд цайд юм аваал инээ дээр ууцаараа ингээл баярхаал тий. Тэр нь бол тэгэл нэг тэгэл яах вэ? Манай хэмээ амар хүүхэн гэж штэ бүр ингээд юу яагаад яг нэг цагаан сар дуусангуу дараагийнхаа бараг цагаан сард бэлдэж эхэлдэг заяа. Тэгээ энд тэнд ингээд хөөрхөн юм хүм харагддаг. Төө манай тэр тийштэй ястай хөөрхөн харагддаг явцдаг. Амар хөөрхөн. Тэгээ тэнгүүдээ тэрийг тэгээ дараагийн цагаан сар хүртэл хадгална. Амар хөөрхөн байгаас тээ. Эмээг яг ер нь ингээд хөшөө хүмүүсийн яг тийм байдал амар хөөрхөн тээ. Яг ингээд надад ингээд амар хөөрхөн ингэдэг заяа ингээд чамд хөөрхөн харагдах болохоор энийг авчлаа. Чамд хөөрхөн харагдах болохоор энийг хийчлээ гэл манай юм ойлж чинь баггүй юу? Тэгээ амар хөөрхөн. Oh my god. Амар хөөрхөн. Тэгээ өнөөдөр миний өмсөн дээлэг бас хийсэн. Амар хөөрхөн. Надад үнэхээр гоё зөгтөг. Надад үнэхээр гоё харагддаг. Маш сайн хийцтэй. Тийм дээ. Тэгээ тэнгүүд яг ингээд нэг удаа яг тэр надад амар хөөрхөн байдаг заяа. Би тэр үнэхээр геймергүй байсан. Гэхдээ гээчихсэн. Би бэлэг гэдэг. Амар дулаахан, амар гоё цагаан бэлэн ингээд ийм бэлэн ингээд ийм бэлэн нийлцсэн байдаг бэлээ. Өгсөн баггүй надад. Чамд амар хөөрхөн харагдах юм шиг санагдаад авчлаа гэд. Хөөрхөн байгаас. Тэгээ өнөөдөр заяа амар хөөрхөн заяа. Бас манай хоёр өвөө ингээд сууж исэн баггүй. Тэгээд ингээд бага ингээд хүмүүс байгаа шүү дээ. Тэгэлжсэн чи амар инээстэй ингээд марлаа тэгээл бурмаа тэгээл гэл ингээл жоохон бахын юмнууд яриад амар хөөрхөн. Тэгсэн чинь ингээл марлаад нэг манеж аваад гэсэн чинь нөгөө түнэ штэ хаа гэл харин тийм би бүр яг ингээд хөвшөө хүмүүсийн хоорондоо ярьдаг зүйл ингээд арай өөр байх шиг байгаа юм. Тэгээ тэнгүүд хоёулаа ингээд тустай байгаа ингээд өнөр штэ. Тэгээ тэнгүүд жоохон хөвшөө хүмүүстэйгээ холбогдох нэг тийм хэрэгцээ гардаг баха. Тэгээ өнөөдөр бол тэрийг сайн хангаж авсан байхаа гэж бодож байна. Амар хөөрхөн байсан манай хоёр өвөө. Stock cute. Тэгсэн ингээд нээсээ нөгөө хацар дээр. Гэтэ яг ингэж хэлдэг зам. Нэг хацар дээр үнсэнгөө те. Ирэхээр чинь нөгөө хацар тэр чинь үнсээ. Хөөрхөн маасти. Ингээд амар хөөрхөн. Тэгээ ингээд өвөгийн тачаах ингээд цаанаасаа бүр ингээд яг ингээд дүүрэн болчоо гарч ирдэ штэ. Яг ингээд сэтгэл санаа ч юм уу эсвэл зүгээр л ингээд хэцүү байх үедээ ингээд өвгөнд очичвал тэгээд шууд нам сэргийлэх гараад байна. Тэгэл тэгвэл ингээд ажил дээр ядарч мадрал ивэл шууд тусал хийгээл гэж. Имбэгээрээ тусал хийгээл.
Тэгэл энэ дээр болоод бас эмээгээр үзүүлж харуулаад өвөө эмээгээр үзүүлж харуулаад би ингэчлээ би ингээд өвдчихлээ гингүүт ч айлын тим юм уугаад ингээд ингээл. Ер нь бол тэгэл олон юмс хэлээснийхаа өдрөнд ер нь бол мэдчихэл байгаа шүү дээ. Гайна. Тэгэнгүүт өвгийн эзэн хоол амар амттай байдаг тийм. Танаас өвөө эмээгээр хэлэгж ийн гэхээр амар гоё. Эмээ би тийм хоол идэ гээл. За гээл. Тэгэнгүүт амар хөөрхөн би нэгөө та ингээд ногоодын шүл идмээр байна гэд очих өдрөө очиж амжаагүй байхгүй юу? Тэгсэн чи ингээд ууг нь чамайг ирнэ гэ байцаа авсан чи ирсэнгүй гэж би бүр эмээ амар хөөрхөн моостэй. Яа өнөөдөр угаасаа яг юм гэр бүлийн юм ивент болсон учраас яг ингээд гэр бүлийн яг ингээд амар гой гой зүйлээд ингээд бүр ингээд яа ячил танай турцаж хэцүү байна. Та нар дархлаагаа сайн нэмжээрэй. Дархлаа шүү. Өнөөдөр өчигдөр уушиг нөгөө цэвэрлэх бэлмэл ууж үзээд цэнгийн яг үндэ амар муухай амттай байсан. Чихэр өвсөнд би амар дургу. Тэгээ чихэр өвсөөр зүгээр зодоо хийсэн тийм бэлмэл байсан. Гэтэ бас чацарны хайлсны охихоор хийсэн гэлөө мэдгүй ямар ч байсан нэг тийм орц байсан. Тэгээд амар тослог амттай. Гэтэ эрүүл мэндэд сайн зүйлүүд угаасаа бүгд хамттай байдаг шүү дээ. Биш хамтгүй. Эрүүл мэндэд сайн зүйлүүд бүгд хамтгүй байдаг шүү дээ. Парацетмол гэж. Ер нь юм ч гэсэн. Ер нь сүүл рүүгээ ингээд амар свит эмнүүд гарч ирээд байгаа шүү дээ. Тэгээд би тэр нь жоохон итгэхгүй байгаа. Сахарын агуулмжтай им тэр юм мөн үү? Жоохон сайн уу? Гэтэ яг дээ. Техник тэгэл хөгжиж байна. Гайна. Ингээд би бэр голомаар байна. Би бэр голомаар байна. Намайгүй. Йой. Хэцүү байна. Амьдрал хэцүү байна. Гэтэ зүгөөдэй. Тэгээ нэрээ аав амир хөргөн заяа. Бас ингээд аав надад туршлагатай болчлоо гэсэн. Тэгснээ амир нэттэй ингээд гэтэ навад бол би шууд өгнө гэж хадаг чи хаана байна. Аав тэгнэ гэсэн. Амир хөргөн маастай. За бай. Яриад ах юм байна. Тэгээд дараа нь ахиад ярих боломж олдоход л. За баяртай. 10 сарын 7-ны даваа гараг байла. Энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа. Таалагдсан бол subscribe дараарай. Энэ талдаа байх уу? Мэдгүй оруулахаараа л үзье та. За айл нэг энэ дээр нь дарчаарай за. Айл энэ дээр нь дарцсан явах үү те. Bye. Тэгээд өнөөдөр би явж агаад амар олон сар жилийн дараа ирсэн каргог авсан. Биш өмнө мартцсан байсан юу захиалснаа. Тэгээд үлдээдэл зүйлүүд авсан. Өмнө нь авсан байсан хгүй. Тэгээд яг хэдийн юм үлдсэн. Тэрийг ерөөсөө авч чадахгүй яваад байсан чи мартсан байсан. Тэгээд би яг хоо төвчлгүй ирж явах замдаа задлсан цаа машин дотор. Тэгээд гэтээ харуулъя. Танаа энийг гэтээ баг үзсэн баг заа юу. Oh my god, хөргөө. Нөгөө төлхөр хийгээд тэгээд ингээд юу төлөөд төрний тавуур осоо тэгээ мэдгүй юу лээ зааж үлгүүр төлхөрний үлгүүр нэ хөргөн маастэй энэ минийх энэ набаг хөргөн маастай за тэгээд дараахан энэ нөгөө юм
соронцтой байхгүй юу? Тэгээд ингүүд юун дээр нь алдчихна. Хөргөвчөн дээр нь алдчихна. Тэгээд нөгөө бүглэн голгоч. Аваарснаа пив онголох юм бо тэгээд шээ. За тийм ээ л гэлээ нэрээ. Хөөрхөн маастэй. Энэ гэтээ би эднэрийг ер нь бол хідээр авсныг санахгүй байна. Гэтээ ямар ч байсан энэ бол 10 онд бараг хүрэхгүй байхаа. Тэгэхээр 5,000 төгрөг хүрэхгүй. Тэгчээд ийм хүрэхгүй. Хөөрхөн маастэй. Одоо дараагийнх нь. Юурээ нөгөөд нь найзын. За нөгөөх нь бол зүгээр миний бичиггүй цагаан бодолгүй байсан. Зүгээр цагаан бодолгүй. Угсаа ингэж ямар ч юмн дээр хамгийн гой зөгцдөг, хамгийн хэрэгтэй хувцас бол цагаан бодолгүй дээ штэ. Тийм болохоор миний цагаан бодол нь жоохон хуучирсан байсан болохоор ерөнхийдөө надад цагаан бодол хэрэгтэй байсан л та. Тэг авсан. Тэр үлээ. За ингэ болоо. Unboxing ерөнхийдөө бол ингэ дуусна. Bye bye. Bye bye. Bye bye. Би бүр энийг авсан амар баяртай байна л да. Амар хөөрхөн маастай. Hello. Би Марлаа байна.